Үз мэдхийн найзууд цугсрах өхөөрдөм хотгон тавтай морис. Хамгийн амархан нь одоо зүгээр суух. Зүгээр суух. За. Гэхдээ суулаас амарна шүү дээ. Суулаас амарна. За нэг өдөр YouTube алга болчихжээ. Бүр багахгүй. Тэгвэл яах вэ? Тэгвэл гомдно. Би тэгээд одоо би бол эр хүн шиг байна уу, эм хүн шиг байна уу? Кэн? Им байна уу? За. хэрэг тогооч. Ажилсаг байна, тийм үү? За, чи өөрөө ил юу ингэж Гэдэг За. Газрын гүнээс хөгжлийг олборлоно. Ерөнхий ивент итгэгч South Gobi Sands. Сайн бачгаана уу хүмүүстээ. Манай үйл мэдэх жижиг хотгон нэвтрүүлэг эхэлж байна. Одоо би танарт Жошнаа танилцуулъя. Андар 9 настай. За. Сайн уу? Чи хөөх юм бэ? Их гоё хэлсэн манай үйл мэдэх. Аха. Чи Их ярах чадвартай байна. тийм байна уу? Тийм. Чи яаж мэдрэг тэрийг? Нөгөө нэг бас хурдан яриад ерөөсө зогсолтгүй ярьсан болохоор надад тэгэж санагдлаа л да. Чи жишээлбэл нэвтрүүлэг хийсэн бол яг яаж яах байсан? Одоо эхлэлийг хийх байсан бэ? Чи чадах болов? Би анх удаа орж байгаа болохоор ер нь сайн чаддаггүй байх. Энэ хүүхэд радиогаараа ер нь хэдэн жил болж байгаа. Манай үйл мэдэх өөрөө бол яг энэ нэвтрүүлэг хөтлөд удаагүй шүү дээ. Ер нь ингээд нэвтрүүлэг хөтлөөд ингээд ярихад ер нь юу хэрэгтэй юм шиг байна? Юу чадж чинь? Юу хамгийн хэцүү? Юу хамгийн амархан бэ? Хамгийн амархан нь одоо ярих гацхгүй л ярих юм да. Гацхгүй ярих. Хамгийн амархан нь одоо зүгээр суух. Зүгээр суух. За. Гэхдээ суулаас амарна шүү дээ. Суулаас амарна. Тэгээд тэр чинь би сууж байгаа болохоос биш оюун санаа ам хил бол байнга ажиллаж байгаа байхгүй тий? Үл мэдхээ. Хамгийн гоё нь одоо тэр хүүхдүүд одоо ярьж байгаа зүйлүүд нь миний одоо ярьж байгаа зүйлүүдийн илүү их зүйлүүдийг судалсан байж магадгүй гэдгэд таалагддаг. Илүү их мэдлэг олж авах нь гоё юм байна тий. За, ютубер чин болно гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр энэ ютубер чин гэж юу ямар ажил байгаа даа? Яагаад та эднийг хүсэж байгаа юм бэ? Яагаад гэхээр их мөнгө сайн олдог хүмүүсүүд их үздэг. Тэгээд бас ер нь одоо алдартай болдог. Тийм үү. За, үл мэдэх яагаад? Тэгээд бас тий. Тэр нөгөө бас туршлагатай болж ингээд хүмүүстэй гацхгүй ярьж эхлэв. За, мөнгийг яаж олдох ютубер чи? Одоо бичлэг хийгээ эдих хандлавууд тэр нь чалин болоод өгдөг дөө. Тэрийг хийсэн та нарт? Кикт гэсэн нэг юм нөгөө лайв тийм зүйлийг одоо нөгөө дамжуулдаг тийм зүйлээдэг байхгүй юу? За. Тэр газар дээр их алдартай гой зүйл дамжуулсаар л мөнгө өгдөг байхгүй юу? За, миний хөө юу гэж бодож байна анараа? Чи хаанаас мэдсэн их мөнгө олдгийг? Нөгөө нэг их алдартай болохоор мөнгө олоод. Тэгэнгүүт хэн мөнгө өгхийн тэрийг тэрэнд? Нөгөө нэг юм play pot гэдэг нөгөө нэг ийм тийм мөнгөний тийм байдаг хгүй юу? За. Тэрний дотор нь баахан алт мөнгө байдаг. Харин тэрийг зарчуул их мөнгө олдсон шүү дээ. Нэрээ юу? Нэрээ. Play pot. За би чийчилчээ. За ингээд мөнгөтэй болд юм. Алдартай болд юм. Гэхдээ ярьж байгаа хүн болгон алдартай болж гин үү? Юу гэж бодож байна? Ютубер чин болгон алдартай байна уу? Үгүй. За, алдартай болоход юу нөлөөлөд байна тэгвэл? Одоо илүү сонирхолтой байвал одоо алдартай болно. За, одоо дахиад таарс юм асууя. За, нэг өдөр YouTube алга болчихжээ. Бүр багахгүй. Тэгвэл яах вэ? Тэгвэл гомдно. Одоо тэр гомдол болоо юу? Өөр ямар арга байх вэ? Тэгвэл тэг яаж амьдрах юм та хоёр? Нөгөө олон цуглуудад ийсэн лайк, subscribe бүх юм байх. Тэр нөгөө нэг play фото зараад тэгээд мөнгөөрөө YouTube байхгүй шүү дээ. Тэр чи зарагдах юм уу? өмнө авсан мөнгө нь шүү дээ. За. Тэр мөнгөөр амьдрч болно. Тэр мөнгөөр амьдрч болно. Мөнгөөр амьдрч бол. За тэгээд амьдрчаа чи цаашаа юу хийх вэ тэгвэл? Тэгээд тэрэнд осчлоо. Тий. Сайн ажил хийгээд. Ямар ажил? Гадаад руу очиод ямар ажил хийх вэ? Яашаа очих юм жишээ. Яаж бүрэн ажил шүү дээ. За харин ямар юм? Одоо алдартай болоод мөнгө олох ажил хийх ёстой үстэй та юу? Компани захирал. Компани захирал. За. Банкын захирал. Илүү сайн ажиллавал шүү дээ. Тэр цалин нэгж магадгүй. За ойлголоо. Таарийн санааг ойлголоо. Тэгэхээр
хүнд ингээд их сайхан амьдрахад бол мөнгө, алдар, нэр хоёр хэрэгтэй юм байна. Зөв үү? Тийм. Гэхдээ Өөр юу хэрэгтэй вэ та хоёр? ухаан. Ухаан хэрэгтэй. За, өөр. Хайр. Хайр. Оо, сонирн байна. Хиний хайр? Ээжийн хайр. Ээжийн хайр. Аавын хайр. Аавын хайр. За, өөр. Дүүгийн Ээж хайр. аавын хайрыг яах юм? Тэр чи мөнгө шүү дээ. Намайг төрүүлээд бас өсгөж тэжээдэг. Тийм учраас. Аха. Игчээсээ та хоёрыг маш сайн ойлгож байна. Яагаад гэвэл би бас тэгж боддог. Хүнд ингээд одоо мөнгө төгрөг алдар нэрээс ерөөсө дутахгүйгээр хэрэгтэй маш чухал хэрэгцээ бол хайр байдаг тий. За гоё сайн байна. Манай Анарын гэр бүлтэй танилцсан миний хүү аав тэр одоо сайхан хайр өгöd байгаа аав ээж дүүгээ танилцуул да. Манай аав Тамир гэдэг оффист ажилладаг. Аха. Аав нь ягаад ютубер ч юм болоогүй юм бол? Яагаад гэхээр ер нь оффист ажиллахыг хүсдэг. Гэхдээ ер нь киноны эдитер нь. Кино эдитэрлэн гэж ойлгож байна уу чи? Тийм. Ер нь кино гаргах гэж бодож байна. Чи одоо ямар кино хийж байгаа юм тэгээд аав нь? Эгч нь эр хүн. Гэхдээ эгч нь эр хүн гэд кино хийгээд дууссан. Оо тийм үү. Их чинь эр хүн. Аха. Одоо тэр нь гараад эхэлсэн юм уу? Аха. Гэхдээ өмнө нээлттэйхээс өмнө нэг дуу дуулчаал нээлттэй хийсэн шүү. Аав чинь дуудуулсан юм уу? Өгөө зүгээр аав ээжийг хятадж авцсан байхад нөгөө нэг зүгээр гаргасан. За их чинь тэгвэл үзнэ. Их чинь эр хүн ямар сонин нэртэй. Хэзээ ихч эр хүн байж болдог. Байж болно шүү дээ. Яаж? Зүгээр тэр хүн Их чинь эр хүн. Бэрс ойлгохгүй нэ тэр. Гой нэг санаа байгаад баг тий. Тийм. Нэг даал утагтан нэг гой зүйл байгаа л ах. Яа юу байгаа бол гэж бодож байна. Ер нь тэр хүн ууртай ч юм уу эсвэл сайн зодолтдаг ч юм уу. Их чинь эр хүн гэдэг шиг. Их чинь эр хүн юу вэ? За. Би тэгээд одоо би бол эр хүн шиг байна уу, эм хүн шиг байна уу? Им байна уу? За. Ямар ч гэсэн би бол эр хүн биш юм байна тийм үү? Таалав дотроо им харин гаднаа ирсгэлт харагдаж байна. Яагаад? Хоолойн тэгж сонсогдоод байгаа. Бүдүү олот тосхор уу? Тий. Мөн үү? Дарамжилчих юм байна л да. Би дарамжлаагүй зүгээр санаагаа л хийсэн шүү. Би тэгвэл ингэж яриад болж байна. Би эр хүн шиг байна уу? Үгүй. Одоо даа шив хоолоо надаа байхгүй юм да. Тийм үү? Зүгээр Надад зогч энэ хоолоо. үгүй. Ингэ хараарай. Хоолоо яач наад чинь дэндүү солгоодод байна. Наад чинь бүр дэндүү эмхтэй л байна. За. Ер нь бол тэгтэй штэ. Хүнд өөрийнх нь тэр төрх нь тэр хоолоо зогт юм байна, тийм ээ? Өөрөөр хэлбэл одоо жишээлбэл игчт нь бол тэр хоолоо зогхгүй байгаа юм байна, зүг үү? Тийм. Ойлголоо. За. Хүний голж болохгүй гэсэн үг. Хүний голж болохгүй гэсэн. Яг гоо ямар гоё юм бэ? Йоо, тайртай ирсэн нэм эцчихдээ би зарчим билүү. Анар үл мэдэх хоёр юу лээ гэж бодлоо штэ. Аргагүй мундаг ютуберч болох юм байна. Тэгэд хүнийг бас гаднаас нь дүгнж болох уу? Аха. Яа тэгээ хаанаас нь дүгнэх юм тэгээ дотроос нь яаж дүгнэх юм? Дотрыг ингээ харах юм уу? Анарын уушгин тийм байна. Үүлгэх хоолойн жоохон улаан байна. Хоёр ширхэг шүд байхгүй байна гэж дүгнэх юм уу? Үгүй. Тэгээ. Тэр гаднах төрхийн дүгнэн. За, гаднах төрхийн дүгнэж. Гаднах төрх. Дотрыг яаж дүгнэх тэгвэл? Хэрэг Ухаантай. Ухаантай байна. Хэрэг сонсголтой байна. Сонсголтой байна. За, өөр хэрэг Сэтгэлтэй. Сэтгэлтэй байна зүйтэй. Өөр Хэрэг тоогооч. Ажилсаг байна, тийм үү? Гих мэдчлэн дүгнэх нь биш үү, зүг үү? Одоо хамгийн сүүлийнх нь энэ бараг Хэрэг хүчтэй байна, тий? Сэтгэлийн хадтай байна. За яа, гурлаас нэм эцэг чинь юу вэ? Уг нь бол аав ээж автоматн саднаа ярьжсэн байхгүй юу? Тэгсэн чинь яваад өглөө. бодлын бөмбөлөг. Одоо бодлын бөмбөлөг рүүгээ шууд ингээд орчий заа юу. Ойлгосноо? За дараачийн хэсэгтээ ороод ивэл. Бодлын бөмбөлөг. Бодсын бөмбөг. Өнөөдөр их чинь хоёр дүүтэйгээ их чухал сэдв ярих гэж байна. Их чухал мөртлөөс та хоёрт хэцүү юм уу ойлгомжгүй байвал хэлээрээ. Дээрлэхэлт гэдэг үг мэдэх үү? Мэдэн. Юу гэсэн үг юм бэ дээрлэхэлт гэж? Нөгөө нэг хүнийг зодож тэгээд мөнгө
өгөхгүй болол зодож алахыг хэлдэг. Тийм. Чи юу гэж бодож байна үл мэдгээ дээрлэхэлт гэж юу вэ? Дээрлэх гэж одоо хүннийг одоо зодож өөрийнх нь ингээд айлгаж хүчээр ингэж айлгаж зоддог тийм хүмүүс. Одоо ингээд та нар ингээд одоо сургууль дээрээ найз нөхдийнхөө ахтай хамаатан судынхаа хооронд байж хахад тийм дээрлэж байгаа үйл явдлыг тийм зүйлийг харсан уу? Хин нэг хүн нэг харжсан. За яг ямар үйл явдал болсон? Ер нь мөнгө гуйгаад тэгээ гуйсан байна те. булан руу шахаж цохоод цогсноо. аха. Би л бүр сошиал видеогоос бүр тийм хоёр бичлэг үтж штэ. За яасан бичлэг байсан? Одоо ингээд нэг нь ингээд тийм нөгөө юу илээ барахаагаар ингээд шүрдүүлээд байсан. Нэг нүг ахлаа тий. Тэгэж тий ингэдэг одоо ийм дөрөн гачин байсан. За тэгээд бас одоо ийм хараалын үг мөг хилээ дээрлэхэд дэвстэй. за Их сургуульд ирэх нь хасагдана гэдэг юм яригдж байгаа юм байна. тийм. Тэгээд ч тий би том болдоо гэхэд утас одоо ийм хүүгийнхаа учийг харж хахад ер нь бараг жоохон хүүхдүүд үзэж болохоо үзэж болохгүй ийм муухай зүйлүүдээ бол их чинь ойлголоо. Тэгтээ штэ YouTube, телевиз одоо юу гэдгийг эргэн тойрны энэ зүйлийг бид нар бүгдийг бол ингээ өөрчилж чадахгүй штэ. Тэгэхээр бүгдээрээ биш штэ багаасаа хідүүлээ энэ дээрлэх нь гэж одоо яг юу гэрэд хаанаас юм би болоод идэв гэдгийг ойлгохыг хичээ тийх үү. Хүүхдүүдийн хооронд одоо яг та нарын хооронд ямар хүүхд илүү дээрлэхэд байгаа харагдаж байна. за манай англи сав гэсэн үг дагаа. Ангийнхаа бүх хүүхдийг бараг сархтуулж байгаа. Ингээд жодож модон нүг шах ус. За танай ангид жишээлбэл нэртэй том биетэй. Тэгээд манай зарим хүүхдүүдийг дээрлэгээ зодоод. Тэгэхээр нь та хэд яаж ийн? Би бинийг өмөрч чадахгүй байгаа. Яагаад? Яагаад гэхээр айгаад байгаа болохоор. Айгаад байгаа болохоор. Зүгээр баг стайлж болно шүү дээ. Аха. За ингээ гурлаа. Ер нь дээрлэх нь гэж юу хэлж байгаа гэхээр хин нэгэн хүүхэд би буруу юм хийж ин да гэдгээ мэдж байгаа мөртлөөсөө санаатайгаар нөгөө нэг хүүхдийг түлхэх, зодох, мөнгийг нь байгаа юмыг авах. Тийм үү? Ийм зан гаргаж байгааг дээрлэх нь гэж хэлээд байгаа юм байна л та. Зөв. За тэгэхээр дээрлэхүүлж байгаа хүүхэд яавал дээр байна? За энийг яриа гурлаа. Баг стайл. Багштай буюу өөр хинт хэлж болох. Аав ээжтэй хэлж болно. За өөр хэлбэл аах ээч, аав ээж, биштэй. Аха. Хэлэх нь зүй. Одоо гарын сте 5 туслахыг хэлж өг. Аав ээж өө мэдгснээ ах гэж тэгснээ. Одоо багаас тэгснээ эмч. Яг тэгвэл чамайг саргч үед эмчилж өгье сте тэр их чинь. За. Хэрвээ ямар нэгэн байдлаар аль нэг хүүхэд чамайг санаатайгаар түлхэх, зодох, мууг хэлэх ямар нэгэн зүйлийг нь одоо булааж авах юм гарвал яах ёстой байх нь энэ төрөнд? Одоо тэр том хүнд хэлэх. За өөр яаж болох вэ? Тэр одоо өөрийн чинь дээрлэхэд байгаа хүүхдэд зогс битгий гэж хэлэх ёстой юм байна. Энэ нэг арга байдаг гэдгийг мэдж байгаа бол энийг хийхэд хэцүү юм байна. За дараачийн арга юу яж болох вэ? Тэр байгаа газраасаа холдох. Тийм боломж байж болох уу? Зүхтах. Тийм. Юу баг байж болохгүй дээ. Яг тэгвэл зожоо бол баг явж чадахгүй шүү дээ. Нөгөө нэг газар нь гимтсэн болол ингэж хөдөлж чадахгүй. Аха. Гимтгэхээс өмнө тэр аюултай байдлыг бий болгохгүй тулд өөрөө шалтгааллах юм аа хийх ёстой юм л да. Тэр нь юу гэхээр зогс гэж хэлэх, эсвэл байгаа газраас тэр үйл явдлаас зүхтах, холдох ийм юм байна. Тэгэхээр энийг хичээгээрэй миний хүүхдүүд. Гэтэ мэдээж би энэ тохиолдолд дүүнер та нар байтугай би өөрөө тэгж чадахгүй юу гэдгээ бас сайн мэдэхгүй байна. Тэгэхээр энэ бол томчууд бидний хариуцлага. Та нарын маань одоо дээрлэж байгаа хүүхдэд буруу гэдгийг хэлж өгөх, дээрлгүүлж байгаа хүүхдэд ээж аавдаа одоо том хүнд хэлээрэй гэж энийг сануулгах, өрчлөн одоо сэргийлэх юмыг бид нар хийх ёстой тийм ээ. Тэгээд сэргийлэх юмуудыг зааж өгөх тийм. Зааж өгөх ёстой яг үн. За тэр дээрлэж байгаа хүүхдэд хандаж хэлээ хэдүүлээ. Энэ дээрлэж байгаа хүүхэд өнөөдөр те их мундаг өөрийгөө хүчтэй, зоригтой,
бусдыг дийлдэг гэж бодож байгаа боловч үнийн хэрэгтээ тэр хүүхд ямар байна? Бүх хүмүүсийг дийлэхгүй. Тийм. Тэгэхээр буруу юм хийж гэнэ үү? Буруу Том болоод тэр хүн сайн хүн болох уу, муу хүн болох уу? Муу хүн болно. Хулгайч. Яагаад юм мэдэх үү? Яагаад гэвэл өнөөдөр чи хэдий хүнийг дээрлэж байгаа бол эргээд хизээ нэгэн цагт өөр нэг хүн чамайг дээрлэх. бүр энэ бол хууль, амьдралын хууль. Тийм. Амьдралын одоо нэг явдал Тийм. Найзуудыгаа шоолж болох уу? болохгүй. Болохгүй. За, өөр яаж болохгүй? Хараалыг Хараалыг хэлж хэлж болохгүй. Зодож болохгүй. Зодож болохгүй, гар хүрж болохгүй. Яагаад гэвэл тэр хүнд хин нэг хүнд гар хүрэх эрх байхгүй хүн. Тэгэхээр хамгийн гол нь охинд хүрэхийг бүх хариулна. Яг үнэн зүйтэй. Хүмүүсээс хүчээр мөнгө зүнгийг авах. Авж хүний имийг авч болохгүй зүйтэй. Одоо Зодож, шоолж, түлхэж, муу гэж болохгүй нэ, тийм ээ? Эгчнүүд яг хуу энэ сэдвийг зүгээр л бодлын бөмбөлөг болгоод ингээ үзэгчдэдээ, бусад одоо ээж аавуудад, багш нарт, хүүхдүүддээ ингээ илгээж байгаа. Тэгээд тэр одоо сонсож байгаа, үзэж байгаа хүн болгон хоорондоо бас энэ бодлын бөмбөлгийг хөөргөөсэй гэж хүсэж байгаа байхгүй юу? За ингээд энэ бодлын бөмбөлгийг хамт хөөргөлдсөн та хоёртаа маш их баярлалаа. Одоо дараачих хэсэгт оръё, тийм ээ? тэгье. За. Мэдсгийн цочин. За сайн байцгаана уу. Би та хоёрт өнөөдөр ноос ноолуурын хувцас яаж гардгийг, ноолуурын хувцас хаанаас гардгийг танилцуулах гэж ирсэн байгаа шүү. За. Ямааны ноолуурыг хаанаас авдаг гэж бодож байна чинь дөө? Ямааны одоо үсээс самж байгаад ингээд давна. Яаж хийж байгаа. Одоо ямаагаа эхлээд савнаад, савнасныхаа дараа савнд хийгээд цуглуулж байгаад манай малчт маань ноолуурын үйлдвэртээ тушаадаг байгаа. Ноолуур маань эрэгдээд, угаагдаад ингээд айгүй олон шат амжилттай явж байгаад хувцсуулаад эргэж ирдэг байхгүй биднэрт 5 гушуун малын дотор юу байдаг вүлээ? Тэмээ, морь, тэгсний ямаа хонь. Тэгээд тэднэрээс тэмээний ноос, хоньны ноос, сарлагын хөвөр, утсуулгаа бэлэн болгосныхаа дараа үйлдвэрүүд маань ингээ хувцаа хийдэг байна шүү дээ. Монгол ноос ноолур хувцас маань өөрөө амьсгалдаг, хүний биеинд одоо ямар ч харшилдаггүй, эрүүл мэнд ч гэсэндээ айгүй сайн талтай байдаг байхгүй юу? Одоо тийм болохоор одоо энэ та хоёр маань ингээм ийм жоохносоо ноос ноолуурын хувцсандаа хайртай, дуртай, өвөл малгай оролттой дандаа өмсдөг байгаарэ заа юу. Би энд хайртай. Тий яг зөв. Тэгэхгүй бол янз бүрийн гадны юугаар ч хийсэн мэдгэдэхгүй тийм хувцас болж игэл авахгүйгээр Монгол ах эгч нарийнхаа хийсэн, Монгол үйлдвэрийнхаа хийсэн тийм хувцсыг өмсөж байгаарэ заа. За. Манай айгүй хөөрхөн. За тэгээд эгч нас энэ хэдэн хийсэн юмнуудаас бас харуулах гээд авчирсан байгаа. Та эдрийг хийсэн юм уу? Тий, эгч хийдэг байхгүй юу? Мундаг. Тий, одоо ингээ энэ ийм нөгөө ямааны ноолуурч малчны гар дээрээс самнагдаад үйлдвэрүүдэд дамжиж эренгуудаа дахиад утас болоод утас болсныхаа дараа энэ шиг ингээд оёод тий энэ гэхэд ийм эрэхтэй цамц ингэж гардаг. Одоо та хоёрт их чинь ийм малгай ороод хийж авчихсан байгаа заа юу. Одоо энэ гэхэд ингээд өвөл өмсөж чинь за. Одоо тэртээ дөрвөө жоохон дурдаарсан чинь эргээл хүүтэн болно. айгуу зөөлхөн материалтай юм байна. Тий, зөөлхөн. Ингээд үндэснээ үйлдвэрлэлээ байнга дэмждэг мундаг хүмүүс болох юм та нар маа. Тэгвэл ингээд хийсэн юмнасаа хүмүүс найз нөхдөдөө өдөр өөх юу н айгуу дуртай. Тэгээ сая эрэхтэй бас хоёр жоохон хүүхэд гэхээр нь өчигдөр ороо өөх юм байдаггүй. Одоо яана гэсэн чинь малгай оролт үлдсэн байна. Үндэснээ үйлдвэрлэлээ дэмждэг. Одоо ингээд та нар том болоод гой зориг мөрөөдөл ингээ хүүхэд дэмжих бас байгаа ах та. Тэгээд нэр таны ажилчтай олон хүмүүс хөрөнгө оруулсан уу? Их чигээр ажил тусалсан олон хүмүүс хөрөнгө оруулсан хүмүүс зөндөө байгаа. Одоо нэг хүн захиаллаа гэхэд нөгөө хүн маань цаашаа ам дамжиж дахиж захиалга маань нэмэгдээд ингээ өнөөдрийн байдлаар аягүй ажил сайжраад явж байгаа. Бөрөөд цамц гэхээр мэдэх үү? Бөрөөд хүн гэж мэдэх үү? Мэдэх үү? Аа. Ноос нь болохоор энэ ноолуурын тэгээ утас маань ингэж гардаг байхгүй. Энэ утас ингээ том томор өнгөөр бас будганд ороод гарч ирдэг. Энийг нэг хүн сүлжиж хийн. Тэгсний дараа дахиад холбож ойно. Холбож ойсны дараа угааж эндүүд нь угаасныхаа дараа ингээд савлаад яарлагаа хадаад нэг үгээр хэлвэл дараагийн энэ одоо энэ дэлгүүр дээрээ ямааны ноос мос энэ 5 малын ноосууд баг
сүүлдээ ажилтаа болж эхэлт юм уу? Тий ажилтай болгодог байхгүй. Одоо 5 хушуу малынхаа ноос ноодор хөвөр хуцаар бид нар чи хувцас хийгээд өмсөн дахиад тэр хүн цалиа аавн дахиад орлоготой мөнгөтэй тий маш их олон юм зарцуулдаг байхгүй юу? Одоо бид нар Монгол хүмүүсийн хийсэн юмыг авах тусам бидний ажил амьдрал одоо Монголын маань хөгжил дэвшил илүү сайжирдаг байхгүй юу? Энэ ноолуур юм уу 5 хушуу малын айл нэг нь мөн үү? Энэ мөн шүү дээ. Ноолуур өмдөхгүй ихчин дүү. Их чинь ингээд хоёр дүүдээ хөөхөн жижигхэн тайлбарлал одоо яаж хийдэг, яаж ойдог гэд мэдээлэл өглөө. Их чинь хоёр дүү ингээ алстаа Монгол хүнийхээ хийсэн дээл хувцас ноос ноолуураа авч өмсөж байгаарай заа юу. Тэгэх юм бол ирээдүйнхээ хөгжил дэвшилтэнд бид нэр илүү хөрөнгө оруулалт хийж Монгол улс маань илүү их гоё мандан бадархан нэ штэ. Одооноос эхлээд би одоо энэ Монголын үйлдвэрлэлийг дэмжиж одоо авд өмснөө. Ястай мундаг хөө. Би ч бас. Тий миний дүү чинь бас байнга өмсдөг юм байна те. Аха. Сайн хүү байна. За маш их баярлалаа. Би танд амар их баярлаа. За яасан хүрхий. Баярлалаа. За яасан дөө. Манай онцгойн цаг тийм ээ бас ерөөлийн цаг эхэлж байна. Тэг би анараасаа онцгой байна уу гэсэн чинь шууд надад онцгой хэлсэн шүү дээ. Ямар онцгой хэлсэн бэ? Гонжийн хөр гурвалтай тэр юу вэ? Гунжийн Үхэр. Гурван үлдээ. Тэр юу вэ? Ямар сони юм бэ? Гурван үлдээ юу ээж болох вэ? Үлмэтгэе. гурвалтай. Монгол гэрийн нэг юм да. Тоон. Үгүй тоон биш. Тоон биш хаа. Өрх биш үү? Биш. Хан илүү тэр чинь. Яа, ста байдгүй. За, тулах шүү. За. Тулах. Оо, тийм биш дээ. Үлмэтгэе чи тулах гэж ойлгож байна уу? Ойлгож байна. Юу юм? Би өмнө мэддэг байсан одоо мартчихсан. За тэгвэл тайлбар тулах гэж юу юм? Би өмнө мэдчихсэн бас Бас мартсан. За. Тэгэхээр штэ ингээд гэрт ингээд оронгууд голд яг юу байдаг лээ? нөгөө нэг зурх шиг зүйл. Оо зүйтэй. Манай өвг дээдэс штэ тэр ийм орчин үеийн ийм зуух биш. Тулаг хэрэгэлдэг байсан. Хэдэн үлтэй байсан байх нь? 3. 3 үлтэйсэн байхгүй юу? За тэгвэл тулаг гэдгийг ойлгочлоо миний хоёр тийм ээ? Би нэг онцог хий. За. Өөрийнх нь тэр өөрөө амтан боловч өөрийнх нь өсөөр хүмүүстэй л хийдэг. Арьс ээж олно, ноос ээж олно, ноос өөр ээж олно. Ноосоо хийсэн яг. Ноосороо. Тий. Бул яг буусгэр би сүсгэр ихсэн амтны За. Тэгвэл булга. тий булга. Чиний нөгөө ярих дуртай булга. Чи булга гэж амтан мэдэх үү? Булгагүй. Тий. Нүн үстэй. Тий. Бас нэг ховор амтан билүү? Тий штэ. Тэр чинь бас тэгтээ улаан намд орсон. Дэлхийн нэг жагсаалт дээр штэ. Тэр булга гэсэн амтыг ховор жагсаалт дээр. Гэхдээ тэгэлгүй дээ. Чи боддоо одоо гинт хүний ярьсаар одоо цүнх хийхээр хамгийн гоё гэвэл тэгээд одоо мань митий чинь байхгүй шүү дээ. Тэгээ бид нар чи хурдны эцтэй юм чи. Аюулээ бодлоо. Надад онцгой. Онцгой юм бас. За. Гэрт багтдаггүй гарт багтдаг тэр юу вэ? Нүд биш вэ? Үгүй. Агаар. Багтахгүй шүү дээ. Агаар чинь зүгээр дээрээс явж идэв. Тий, ингээл ер нь байж идэг байхгүй. Бас баадаг юу? Үсэг. Тий, манай багс тааж гисэн. Үсэг гэрт гарт бол багтчихна. Гэрт багтахгүй. Үсэг үү? Тий. Ямар сайн. Би бол учрыг ойлгохгүйсээр байгаа дуусах юм байна. За чи дараа нь тэгээ сайн учрыг тайлбарлаж өгөөрэй. За баярлалаа хоёр дүүдээ. Одоо ерөөлөө хэлээд нэвтрүүлгээ өндөрлөө тийх үү? За үл мэдэх маань ерөөлөө хэл. Заргалтай бүхнийг эерэг бодлогож ямар нэг асуудал гарахгүй сайхан амьдрахыг ерөөё. Ястаа гоё ерөөл. За чи өөрөө хэл юу юм гэж. Ерөөлөө хэл. За. Эрүүл сайр бол урт наслаарай. Зүйтэй маш сайн байна. Ястаа гоё. За би болохоор бүр хүүхдүүд маань үргэлж эрүүл сарвал инх тунх азтай жаргалтай баяр хөөртэй байх болтугай гэж ерөөё. За ингээд энэ сайхан ерөөлүүд бүгд батсайхан орших болтугай. Би тэдний одоо Ерөөс Батор шиг гэж хэлчихгөө. За тэг. Ерөөс Батор шиг. За баярлалаа. Одоо хоёлаа явах нь найздаа бэлгийг гардуулж өгье. За тэг. Энэ Subscope Science гэсэн компани ах эгчнээс маань өгж байгаа бэлгээ. Тийм. Газрын гүнээс хөгжлийг олборлно. Ерөнхий ивент тэтгэгч Southcobe Science. Энэ бол Батуусын зарим буюу маш олон гоё заримуд байгаа. За ингээд дараачийн нэвтрүүлэг хүртэл баярлалаа. Дараа